Сайн бацхан үзэгчтэй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэдэг Улсын хурлын цаг той мэдээллийн хөтөлбөр танд хүрч байна. Анхаарлаа хандуулан хүлээн авна уу. Засгийн газраас 2020 оны 9-р сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2022-оос 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсгийг дэмжлээ. Монгол Улсын засгийн газраас дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, оролцоог хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр төсвийн бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор дараах байдлаар төсөөлөн тооцжээ. Нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нэг их найд 390.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3%, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж, 3 их найд 498.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 8.3% байхаар өөрчилсөн юм байна. Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2022-оос 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тооцоон гэдгийг сангийн сайд хурлаатар танилцуулж гишүүд асуулт асууж хариулт авсан юм а. Яг юун дээр үндэслэж 6 сая тонн нүүрс илүү гарах боломж бүрдэж байгаа вэ? Өдөрт 1500 машин гаргахаар л тооцсон бид нэр. Тэгэхээр энэ бол 42 сая тонн гарна гэсэн үг. Тэгээд бид нар энэ бомбын үйл ажиллагаануудыг нэлээд цахим болгож байгаа. За бас хяналт шалгалтыг хурдан түргэн шуурхай хийх, бомбын шинжилгэүүдийг хийж байгаа учраас энэ хэмжээнд дэр нь гаргачих юм боломж бол байгаа л гэж үзэж байгаа. Учираас бид нар 42 сая авч утсан. За үүний хувьд бол одоо өөдрөг тооцсон гэж одоо хэлж бас болно. Ягаад гэвэл гэхдээ энэ дээр бид нар хараа тэгж харагдаж байгаа боловч бидний хувьд бол нэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хийж байгаа дүнгуудыг дундчилж авах маяг замаар явдаг. Тэгэл тэр дүн л байгаа. Тэгэхээр одоо бидний өөдрөг гэж байгаа бол үндсэндээ цаанаа тэр олон улсын хэмжээнд ажиллаж байгаа тэр экспертүүд нь бас л тийм өөдрөг тооцож байна л гэсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс татвараа хөнгөлөлттэй зээлийн их усэр олгох бодлогоор дамжуулан дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь экспортлох бололцоо, гарцыг нээхэд дэмжлэг үзүүлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байлаа. Түүнчлэн он дамжсан төсвийн хөрөнгө оруулалтын өсөлтийн талаар шүүмжлэлтэй хандаж гишүүд байр суурь илэрхийлж байсан юм а. Би зөвхөн эх жилүүдэд төсвөөс орох хөрөнгө оруулалтуудыг тийм зардал өсгдөг салбарт битээ оруулаач гэж хүсмээр байна. Одоо энэ зардал өссөн байгаа чинь өмнөх жилүүдийн зардал өссөн байгаа салбаруудад оруулсан асуудлаа. Тэгээ дотоод зардлаа хэмж чадахгүй. Би эртээр нэг дотоод зардлаа хэмж чадахгүй байхаа гэж хэлсэн чинь нэг гишүүн бас намайг шүүмжилж илээ л дээ. Тэгээ хэмж чадахгүй байгаа гол шалтгаан бол бид зарцуулахаас өөр боломжгүй салбар руу ингээд эргэж одоо хөрөнгө оруулалт нь үр ашиггүй салбар руу төсвийн хөрөнгө оруулалтууд их орсноос болж байна гэж би одоо жил болго ярьдаг шүү гэдгийг сангийн сайд бас мэдчихэж байгаа. Бид нар чинь дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь юу Монгол улсын энэ газар нутаг дээр бий болж байгаа баялагийг хэмжиж энийн дээр бүх суур үзүүлэлтээ аваа явж байгаа. Гэтэл энийн дотор чинь жишээ нь оюутлогоод гэхэд Ерөө Тинто компани зээл аваад Австрал, Канадаас төхөөрөмж худалдаж аваад тэрийг гадагшаа экспортлоод орлого нь гадуураа төлөв тооцоондоо явчих. Бид нар энийг айхтар тун хөрөнгө оруулалтын дүнд бүртгээд дотоодын нийт бүтээгдэхүүндээ бүртгэждэг эдийн засаг маань өсөөдөг яг жирийн иргэдийн амьдрал дээр нөгөөх нь очдог. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр нэг үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг Монгол улсын иргэн аж ахуй нэгжүүдийн бий болгож байгаа баялаг гэдэг тэр үзүүлэлтийг энэ дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ зэрэгцүүлж бид нэр ингээ ярихгүй болохоор үндсэндээ хашааны гадуур явж байгаа зүйлийг манай орлого цаасан дээр өсөлт тавьдаг, цаасан дээр сайхан зүйл их олон гардаг. Тэр нь бид бодит амьдрал дээр гардаггүй юм асуудал гараад байгаа юм шүү.
За ийхүү гишүүд төслийн хилэлцэх хэсэгтээ холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 22 нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-оос 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилэлцэхийг дэмжсэн юм а. За иймд анхны хилэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. За засгийн газраас 2020 оны 9-р сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар сангийн сайд Хүрэл Атар танилцуулсан. За Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгоогоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд малын тоо толгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг эх оноос олгохоор төлөвлөсөн байна. За малын тоо толгойн татварыг бол засгийн газар оруулж ирэхдээ хоёр л зүйл батсан байж байгаа. Нэгдүгээртний нэг яг юунд зарцуулах вэ гэдгийг бол одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал бол шийдээд юугаа. Яг амьдрал дээр одоо юунд чухал байна уу гэдгээ тэд нэр өөрсдөө мэддэг. Авах татврынхаа хэмжээгч тэд нэр өөрсдөө тодорхойл зарцуулах хэмжээгээс тэд нэр мөн одоо тодорхойлогддог. Ийм л одоо зарчмаар хандсан. Тухайлбал одоо юу гэдгийг малыг эрүүлжүүлэх, бэлчээрийг сайжруулах, худаг ус гаргах, малчтыг сургах, малын үйлдвэрх сааг сайжруулах, хадлан тэжээл бэлтгэх гээд ингээ яг заагаад өгч бас болно. Энийг бас заагаад өгөх үү гэж ирсэн. Гэтэл бас амьдрал бас баян л байдаг. Тэгээ сумын иргэд бүгдээрээ одоо сууж байгаа. Тэгээ энэ татвараар дамжуулаад зарим асуудлаа шийдээд явж иж болно. Сум болгон адилхан бас биш байдаг. Тэгэхээр бүх одоо сумын онцлогийг харгалзаад бүгднгийн хуулиар зохицуулна гэвэл бас арай төвхтэй болов гэж бодоод бид нар оруулж ирсэн. Гэхдээ зарцуулахдаа бол орон нутгийн хөгжлийн сан гээд тухайн сумын ард иргэд нь өөрсдөө саналаараа юуг одоо ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгийг шийддэг энэ механизмыг нь одоо ашигласаа гэж бид нар оруулж ирсэн. За төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй холбогдуулсан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Дэлхийн эдийн засаг 5% унсан. Одоо 2021 онд буцаад 5% өснө ч гэдэг юм. Монгол улсын эдийн засаг эхнээ хагас жилээр 10% унсан. Гэхдээ одоо нөхөд бид нар энийг 21 онд хийнэ гэд буцаад хэвийн байдал руугаа орно гэж тооцож байх шиг байна. Болно бол. Энэ тохиолдолд яагаад тэр 2021 оны эхний 6 сарын байдлаар халамжийнхаа бодлогыг өөрчлүүлж байгаа юм бэ? Коронавигийн үед авчирсан арга хэмжээгээ зогсоогоод дараа нь өөрчлөөд ингэж байгаа орнуудыг бид нар нэлээд харсан. Ингэхэд бол коронавигийн үед авчирсан арга хэмжээгөө өөрчлөөд гівгэн шинийн сэдж гаргаж ирээд яваад байгаа газруудад бол энэ эдийн засгийн уналт нь хүнд тусж байгаа. Нийгмийн эмзэг үйлдвэрт айгүй хүнд тусж байгаа, аж ахуйн нэгжүүд дээр илүү хүнд тусж байгаа учраас бид нар энэ арга хэмжээнүүдээ ингээд үргэлжлүүлээд цаашаа тогтвортой явуулах нь илүү үр дүнтэй байна л гэж үзэж байгаа. Энэ бол олон улсын бусад орнууд дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг бид нараас хооронд нь харьцуулж үзэж байгаад энэ арга хэмжээг авч байгаамаа гэдгийг би хэлмээр байна. Хоёрдугаарт бас энэ боловсролын байгууллагатай холбоотой их чухал асуудал байна л да. Манай Монгол улсад нийт 819 гадааж орлонтой сургууль цэцэрлэг дотуур байр байна. 819. Хөвсгөл аймагт гэхэд 103 гадааж орлонтой боловсролын байгууллага байна. Завханд 95. Тэгэхээр энэ гадааж орлонтой бүр цэцэрлэг гэхэд 226 байна. Бидний нялх хүүхдүүд өвлийн хүүтэнд гадаа нойлд бийцсаад тэрнээсээ болж суур өвчнөд болж гинөө. Тэгэхээр ийшээгээ нийт ер нь бол 100 тэрбум төгрөг шаардлагатай байдаг юм байна. Ийшээгээ бид нар хөрөнгө оруулалт хийвэл яасан юм бэ? Ирээдүйн хойч үеийн эрүүл өсөхийн тулд. Гадааж орлон бол нийтдээ нэг 600-аад сургууль цэцэрлэг дотор байрны асуудал байгаа юм. Үүнд 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Тэгээд бас гишүүд энэ дээр нэлээд санаачлах гаргаж байгаад бол их баярлж байгаа. Одоо өргөн барьсан төсөв дотор бас энэ дээр зохицуултууд хийгээ явуучих бас боломжууд бол байгаа гэж бодож байгаа. Эдийн засаг мэдээ татврын орлого бага байна, эдийн засаг хүнд байна. Тэгэхээр гарц авахгүй бас хийгдэх, энэ хүндрэлээс үл хамааран хийгдэх дид үтцийн том хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тэгэхээр энийг бол төр хувийн хөвшлийн тэр түншил гарцаагүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ төр хувийн хөвшлийн түншлэлийг одоо бид нар яаж дэмжихийн төрөөс. Одоо тэгээ ганц нэг муу жишээ гарсан юм байлээ л дээ. Өмнө гарч ирсэн одоо тэр нэг концесс хийгээл тэрнийгээ дураараа өөрчилдөг. Тэгэл өөртөө ашигтай хэлбэрээр хувийн хөвшлийнх нь өөрсдийн давуу тал болгоод ашиглажчихсан. Концесс байгаа. Үнэхээр бас энэ концесс төр бол бас нэг хаширчлаа л да. 2.4 их найт төгрөгийн концессыг хүлээж одоо 5-ыг анзаарч байгаа баг. Зөвхөн урд өмнө байгуулагдсан концессүүдийг төлөөл яваад байгаа. За тэр нэгд байгуулсан юм төлчих болох баг. Хамгийн гол нь зүгээр улсын төсөв дээр тавиад тендер зарлаад хийснээс 30% өндөр өртөгтэй баригдаад байгаа. Одоо бид нар зарим нэг объект дээр ч гэсэн одоо харагдаж байна л да. Нөгөө компани арилжааны банкудаас зээл авчихсан. Эсвэл улсын төсөв төлдөг татваруудаа, хураамж төрөмжүүдээ бүгдийг төлөхгүйгээр өр үсгээд яваад идэг. Энэ тэгээд үндсэндээ бөөн дарамтуулчихсан юм байдаг учраас бид нар энийг арай өөр хэлбэрээр бас хийгээд явъя гэж бодож байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын шинжилгээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг эрүүл мэндийн даатгалын санд олгох. Сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. За мөн боловсролын зээлийн сангийн хөрөнгийг оновчтой үр ашигтай ашиглах үүднээс засгийн газрын зүгээс Монголын төр хувийн хөвшлийн гэлтгүй топ 10 ихтэй сургуулийг дэмжнэ гэсэн бодлогыг баримталж байгаа гэдгийг сангийн сайд гишүүдийн асуултанд хариулахдаа онцолсон юм а. За ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 27 буюу 57.4%-аар эх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Эх оны төсвийг улсын хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан улсын хурлын төсвийн байнгын хорооны гишүүд орлого төвлөрүүлдэг төсөвт байгууллагуудад ажилласан юм а. За энэ удаагийн улсын хурлаа онцгой нөхцөлд төсвийн хуулийг хэлэлцэж байгаа. Үндсэн хууль оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зардал алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зарцуулалтын тэнцвэрийг хадгалах ёстой. За нөгөө талаас COVID-19-тэй эдийн засгийн үед орлогыг бүрэндээ ажиллаж төвчж болох зардлуудыг танах шаардлага үүсэж байгаа юм а. Иргэний засгийн салбарын орлого 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигацийн орлого 60 гаруй хувиар бурчээ. За тодорхойлбол 2018 онд навигацийн орлогоос 167.7 тэрбум төгрөг, 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 75 тэрбум төгрөг боллоо бурчээ. Иргэний засгийн ерөнхий газрын үндсэн орлого бол навигацийн орлого, зочд буудал, нисэх буудлын хураамж, хөөрөлт буулт, ачаа шуудан гэдэг энэ дөрвөн төрлөөс орлого олдог. За энэ орлогууд бол бүгдөө маш өндөрөөр буурсан байгаа. За өнгөрөлтийн нислэг бол 55% бууралттай байгаа. За зорчигчийн үйлчилгээ бол тодорхой орлого 2.3 тэрбум. Энэ бол зорчигчийн аэропорт таксыг хэлж байгаа юм л да. Орлого маань 2.3 тэрбум төгрөг байсан. Өмнөх өнөختөө харьцуулахад 11.8 төгрөг, 83.6% бууралттай. Бусад орлого дээр бол одоо нисэх буудлын нөгөө duty free эднэргээд одоо түрээс эднэргээ бусад орлогууд бол өмнөх он 15.3 тэрбум төгрөг байсан бол энэ жил бол 14.5 тэрбум төгрөг буюу одоо бараг 90% бууралттай. Ковидын эдийн засгийн үед бид төсөвтэй ажиллаж байна. Орлого нь өөрөө хумигдмал, тогтмол зардал бол тогтмол байхаас өөр аргагүй байхгүй. За дээрэс нь одоо дэвчиж болох хөрөнгө оруулалт дэвчиж болох зардлуудыг бид маш сайн тодорхойлж гаргаж ирж одоо балансаа маш зөв гаргах ийм л одоо зорилготойгоор их хурлын ажиллаж байгаа. Өнгөрсөн одоо 19 онд бол нэлээд одоо 150-аас 160-аад
одоо тэрүүн төрний одоо орлого төвлөрүүлдэг байсан юм байна. За энэ жил бол ямар ч гэсэн бүх боломжуудаа шавхаад одоо нэг 120-од биш 60-75 тэрүүн төрний орлогыг төвлөрүүлэхээр одоо тодорхой хийгдсэн юм байна. За одоогоор 60 тэрбум төвлөрүүлсэн байгаа. За энэ жил бол ямар ч гүйцэх хэмжээлтэй байгаа юм байна. За хойдон энийг бол нэг 2 дахин нэмээд нэг 100 доор хийж одоо 120 тэрбум төвлөрүүлэхээр ингээд төсөвтөө зорилго болгоо суулгацсан байгаа юм байна. За ковидын одоо энэ цар тахлын үед бол маш их хүнд нөхцөлд ажилласан. Тэгээд ямар ч бас улс маань бас гал алдчихгүй шиг ингээд зүтгэж байна. Тэгэхээр эх жилийн 6.6 их найдын энэ одоо татварыг татан төвлөрүүлэхийн тулд онцгой анхаарах 3 зүйл байна. Нэгдүгээрт навигацийн орлого гэж одоо энэ дээгүүр өнгөрдөг онгоцнууд бол 80% буурсан. Одоо нэг 70 онгоц л өдөрт нисэж байгаа. Ингээд энэ буурсны явдлыг тооцох ёстой. Манай улсын төсвийн орлогын 51%-ийг бүрдүүлдэг татварын ерөнхий газар 25 төрлийн татварыг авч улсын санд төвлөрүүлдэг. За татварын алба энэ онд 5.2 их найт төгрөгийн төсвийн орлогыг цуглуулах үүрэгтэй байсан бол эх онд төсөвт 6.6 их найт төгрөгийн орлогыг төсөвт бүрдүүлэх үүрэгтэй. За эх жилд аж ахуйн нэг жирэгдээс авах татварыг нэмэхгүй. Гэхдээ татварын бүрдүүлэлтийг нэмэхийн тулд цахим үйлчилгээний бүтээмжийг сайжруулж, за зарим хангалтгүй байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч ажиллана гэдгийг татварын албанаас хэлж байна. За манай улсад 1200 гаруй автомашин бүртгэлтэй байдаг боловч за талан татвараа төлдөггүй байна. За мөн иргэд өмчлсөн газрын татварыг төлдөг болно. Газар өмчлөлийн асуудал байна тийм. Монгол улсад бол иргэн болгон газраа өмчилж авах үндсэн эрх нь бол нэгдсэн байна. Газар өмчлсөн иргэд бол газрын татвар гэж төлөх ёстой. Яагаад гэвэл өмчлсөн газар бол тухайн хүний хөрөнгө болоо бүртгэгдэж байгаа учраас хөрөнгийнхээ татварыг төлдөг. За хуулиараа бол энэ татварын 98% чөлөөлөгддөг. Ингээд 2%-ийг төлдөг ийм татвар байна. Өмчлсөн газрын хувьд нэг иргэний хувьд бол хот сүрэн газар нэг 3-5 мянган төгрөгийн татвар ногдож ах жишээтэй. Хөдөө орон нутаг сумд бол нэг 1000-аас 3000 төгрөгийн татвар ногдож ах жишээтэй. Энэ татварыг бол өмнө нь авдаггүй байсан. Нөөтийн хуулийг одоо хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс QR кодыг бол бид нар зах худалдааны төвүүд, үйлчлэгээний газруудад бүгдэнд нь байршуулж байгаа. Ингэснээр нөгөө кассын програм буюу ПОС-ийн програм авах шаардлагагүйгээр өөрөөр хэлбэл e-баримт дэх хоёр иргэний хоорондох аппликейшнээр худалдан авалтанд бүртгэгддэг. Энэ манай татварын e-баримтын систем дээрээ бүртгэлэн бий болдог. Ингэснээр алдаж исэн орлого буюу нөгөө далд эзэн засгийг бууруулчихж байгаа гэсэн үг. Ковид-19 цар тахлын эдийн засаг дах нөлөөллийн улмаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 19.2%-аар буурчээ. За эдийн засгийн салбараар навч үзвэл уул уурхайн салбарт хамгийн их сөрөг нөлөөг үзүүлж орлого 59%-аар буурчээ. За харин хөдөө аж ахуйн салбарт 59%-ийн өсөлттэй дүн гарсан байна. За эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай энүүд төсвийн шинжилэл хийх шаардлагатай байгааг төсвийн байнгын хорооны дарга хэлж байна. Ер нь төсвийн шинжил гэдэг бол зөвхөн одоо сангийн яамн дээр төсөв тооцооллыг одоо боох тэр одоо процессын шинжил бол биш. Зөвхөн татварын шинжил биш. Татвар маань өөрөө орлоготой. Төсөв гэдэг нь өөрөө орлогоос бүрдэн, орлого нь маш олон одоо бүтцтэй. За зарлагаас бүрдэн тийм хамгийн гол нь одоо бид зарлага дээр маш их яриад байдаг. Төсөв дээр төсвийн хөрөнгө оруулалт гэдэг хоёроо яриад байдаг. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаас чинь гадна урсгал зардал гэдэг энэ төсвийн зардлын 80% эзэлж байна. Цаана одоо бараг 17% нь эзэлж байгаа энэ халамжийн зардал. Ингээд төсвийн харилцаанд ордог, төсвийг бүрдүүлдэг, төсвийн зарлага талд нь ингээд байдаг энэ бүхий л одоо талууд шинжил хийж төсөв өөрөө шинжлэх хүчтэй. Тэгээ нэг удаагийн одоо төсөв батлах энэ процесс дээр төсөв шинжил хийгдэх гэдэг ойлголт бол байхгүй. Тэгэхээр энэ 4 жил бүхэлд нь одоо энэ төсвийн системийг дэд систем өөрийг одоо шинжилж төсвийн одоо энэ том цогц шинжил явуулна. За 108 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Галийн байгууллага төсвийн орлогыг бүрдүүлдэг гол байгууллагуудын нэг юм. Өмнөх жилүүдэд Галийн орлогын гүйцэтгэлийн төлөвлөгөөг байнга давуулан биелүүлдэг байсан ч 2020 оны эхний 9 сарын байдлаар 91.7% гүйцэтгэлтэй буюу 2.1 их найт төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Улсын хурлын гишүүн Бямцогт нарын 7 гишүүнээс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсгийг хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааныг үр ашигтай нөлөөтэй явуулах хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх. Зарим нэн яралтай, асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны эрсдэд бүртгүүлэх цагийг 9 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр тусгажээ.
Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хилэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гаргах, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болохоор заажээ. За тэр нэг хөөж гаргах тухай юм байсан юм аа. Тэр ер нь хэрэглэхэд их боломжгүй зүйл юм аа. Би яагаад тэгж яаг гэвэл тухайлбал одоо оюутлогоо шиг ноцтой асуудал хэлцээ. Тэгээ нөгөө нэг эсрэг үзээд байгаа нөхрийг хөөж гаргачаа батлаад ээж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ заалт байж болохгүй байхгүй. 2007 онд улсын их хурлын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулинд бол заалт байсан. Сануулга авсан гишүүнийг дахин зөрчил гаргах юм бол хуралдаанаас гаргах тийм их хуралдаанд асуулт үг хэлэх эрхийг хасах гэсэн юм заалт байсан. 2020 оны 5 сард өргөн мэдүүлсэн хуулийн дээр сануулга хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасах гэсэн юм заалт бас хэвээр орж ирсэн. За энийг бол сая зохицуулалтаараа тийм үү сануулга хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдааныг танхимыг орхин гаргахыг үүрэг болгох, хуралдаанд оролцох эрхийг хасах гэж одоо бас илүү наривчж орж иж байгаа. Албадан гаргах гэдэг заалт байхгүй тийм. За хуучнаар бол тухайн хуралдааны үйл ажиллагаанд одоо саадуулсан гишүүнийг бол тухайн хуралдаанаас нь одоо хуралдаанд оролцох эрхийг одоо хасдаг байсан. Хуралдаанд гарч хасдаг байсан. Одоо бол ингэж гурван хуралдааныг одоо оролцох эрхийг одоо хасах ийм зөв чинээр оруулж ирж байгаа юм байна. Гэтэл энэ чинь болоогүй хуралдаанд одоо тэр хүний эрхийг хасах одоо хуралдаанд оролцох энэ тойгоо төлөвлөж үгээ хэлэх эрхийг хасах боломжгүй. Хуучнараа бол яасан юм бэ гэж. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дээр бол хуралдаанд оролцох эрхийг нь хасахаар хугацааг зохицуулаагүй байгаа. Тэгээ энэ дээр яасан гэхээр одоо бусад өмнөх парламентд ажилласан гишүүд маань бас энэ дээр ярьсан бил. Хугацаатай болгоё гэд. Гэтэл энийг нь хуралдаанд даргалагчийн мэдлэлт нь үлдээе. Тэр ямар нөхцөл байдал үүсэх юм бэлээ. Үүссэн нөхцөл байдалтай нь уялдуулаад тэгээ хэд хоногийн хуралдаанд оролцох хэсгийг яаж асах уу гэдгийг эрхэнд нь үлдээсэн юм бэл. Бид болохоор ярьж байгаад бас ямар ч хүн одоо хурлыг удирдах, хурлын дарга болоо үлээ энэ дээр ямар нэгэн тодорхой хугацаа авах ёстой гэж үзээд 3 хүртэлх одоо хуралдаан дээр гэж зохицуулсан байна. За түүнчлэн байнгын хороо хууль тогтоолын төслийн анхны хилэлцүүлгийг илүү ажил хэрэгч үрдүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор байнгын хороо хуулийн төслийн анхны хилэлцүүлгийн нээлттэй болон хаалттай явуулахаар шаардлагатай тохиолдолд ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон засгийн газрын гишүүн хийхээр тусгасан байна. За уг заалттай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлж байсан юм а. Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр өөр сайд орж иж мэдээлэл хийнэ гэсэн асуудлуудыг болох хэрэгтэй байна. Бид үндсэн хуулийнхаа дагуу ерөнхий сайдад маш том эрхийг өгсөн. Кабинетээ өөрсдөө бүрдүүлээд бидний энэ улсын хурлын танхимнаас баталсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм боломж болцоог бид нар олгосон шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар буцаад мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тал дээр бид нар хяналт тавих ёстой. Энийн нэг илэрхийлэл нь бол ерөнхий сайд энэ танхимд орж иж бидэнд тодорхой хариултууд, тодорхой цаг гаргаж өөрөө хурж ирэх ёстой. Энэ дээр онцгойлж нэгдүгээр зүйл 109.10 дээр 109.10 дээр байгаа ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд ерөнхий сайд өөрөө хийн хүндхэн үзэх шалтгаантай бол түүний томилсон засгийн газрын гишүүн мэдээлэл хийж болно гэдэг энэ утгагүй зүйлийг өтөр түргэн засаад өгөөч. Английн парламент тэр парла гэж одоо энэ хэлцэх, ярих, мэтгэлцэх гэдэг энэ зүйл чинь гаднаас бид импортлж оруулж ирсэн зүйл парламент. Энэ зүйл чинь өөрийнхөө сонгож ажил хийх гэж байгаа төсвийг батлаад мөнгөний нөгөөд үүрэг даалгавар өгөөд ажил хийх гэж байгаа хүнтэйгээ мэтгэлцэж, ярьж, шаардаж, шахаж бүр энэ дээр бол бүр ерөнхий сайдын дебейтийн цаг гэж байдаг шүү дээ. Мэтгэлцээний хэлцэх цаг гэж байдаг. Цагийн сунгаад энэ дээр нэлээд дэлгэрэнгүй болгооч. За ингээд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилэлцгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.4% нь дэмжлээ. Иймд хуулийн төслийн анхны хилэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Улсын хурлын гишүүн Бат Төмөр нарын 6 гишүүн 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилэлцэх хэсгийг хилэлцлээ.
Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор банкны хяналт шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинжиллийн цогц бодлогыг төрөөс баримталж, шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Хуулийн төслийн гол онцлог нь банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх. Хүн альва хуулийн этгээд банкны хувьцааны 20-с дээш хувийг эзэмшийг хориглох заалтуудыг тусгажээ. За ингээд бас юунууд банкуд нээлттэй компани болж хөрөнгийн бирж дээр хувьцаа арилж ирсэн түүх байгаа. Их гашуун түүх байгаа. Анууд банкны түүх байгаа, Зоос банкны түүх байгаа. Нийт 22 тэрбум төгрөг босгож ирсэн юм бэл. Хөрөнгийн биржээс 22 тэрбум төгрөг. За ингээд яг энэ хувьцаа худалдаж авсан олон зуун мянган иргэд хохирч үлдсэн шүү. Хохирч үлдсэн. За өнгөрсөн тэр 30 гаруй жилийн хугацаанд дампуурсан 14 банкын нас төрөөс 95 тэрбум төгрөгийн зардал гаргаж, татвар төлөгчдийн мөнгө шүү. Татвар төлөгчдийн мөнгө. 95 тэрбум төгрөгийн зардал гаргаж энэ хадгаламж эзэмшдэг хохирлгүй болгож ирсэн ийм тохиолдол байна. За Анууд банк, Зоос банкны жишээ бол ийм асуудлууд гарсан үнэн. Гэхдээ энэ өөрөө 2011 оны компани тухай хууль батлагдахаас одоо шинжилж батлагдахаас өмнө гарсан кейсүүд байгаа. За тэгээд 20% хязгаарлалт болон одоо IPO гарахтай холбоотойгоор бол ерөнхий заалтууд бид бүхэн оруулж ирсэн байгаа. Гэхдээ ажлын хэсгээр бол өөрчлөх боломжтой. Өнөөдрийн байдлаар бол энэ хуулийн төсөл дээр бол 3 жилийн хугацаанд бол нээлттэй компани болох 6 жилийн хугацаанд хувь эзэмшигч нь 20% сэтрэхгүй байх шаардлагуудыг биелүүлэх ёстой гэсэн юм заалтууд оруулж ирсэн байгаа. За үгэлсэн гишүүдийн ихэнх нь хуулийн төслийг дэмжиж үг хэлж байсан юм. Хуулийн төслийг баталснаар банкнд өмчлөл, удирдлагын хит төвлөрүүлсэн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй ил тод болно гэж төсөл санаачилгчид үзэж байгаа юм байна. Хамгийн сүүлчийн банкныхны гаргаж өгч байгаа тоогоор бол нэг жилд одоо банкны дундчгүй 15.7% гэж байгаа. Ийм өндөрхөөтэй улс бол дэлхийд их ховор байгаа. Ягаад ийм болцсон бэ гэхээр 90-с одоо өнөөдөр аржины банкуудын нэг банк бол үндсэндээ хувьцаат компани хэлбэртэй үлдэж байгаа нь бол дандаа хувийн 1-2 хүний өмч байгаа шүү дээ. Тэгээ санхүүгийн зах зээлийн 95% нь банкн дээр тогтдог гэж байгаа. Тэгээ энийг л засах гэж л ингэж явж байгаа юм л да. Энэ 36 дугаар заалтыг оруулаад хувьцаат компани хэлбэртэй бай. За энийгээ цаашаа яаж зохион байгуулж одоо тэр хөрөнгөний биржээр арилж ялах вэ? Яаж олон нийтийн болгох вэ гэдэг юмыг бид талаас нь олон талаас нь бодож хийх ёстой. Дэлхий өөрчлөгдсөн. Финтек гараад ирсэн. Санхүүгийн зах зээл шал өөр түвшинд очсон. Энэ тохиолдолд хүн болон ийшээгээ хөрөнгө оруулахыг маш их хүсэж байгаа. Тэгээ олон хүмүүсийг ингээд санхүүгийн хүртээмжийг нь бий болгосон тохиолдолд илүү их найдвартай, эрүүл ийм санхүүгийн цуучлалын үйл ажиллагаа явах боломж нь бүтсэн болохоор тэр даатгалын компаниуд ч ийшээгээ хошуураад бүх одоо санхүүгийн компаниуд ч бүгдээрээ олон нийтийн компани болохын төлөө ингээд зорж ажиллаад байна шүү дээ. Гэвтэл банк болохоор хүчээр ингэж бид нар бүтцийн өөрчлөлтийг нь хуулиар ингэж хийж байгаа явдал нь өөрөө эрүүл биш байгаа. Гэхдээ бид нар энийг хийх ёстой. Хийсэн тохиолдолд тэгж олон сар хугацаа хэрэггүй. Бид яг энэ бодлогоороо аль болох энэ эрүүл тогтолцоог нь хийнэ гэдгээ зарлаад Монгол банк нь манлайлаад за банкуд нь бас ингээ маркетинг хийгээд явах юм бол энэ бол бас хөрөнгөний зах зээл дээр нэлээд том ахиц дэвшил гарна шүү. За ингээд гишүүд үг хэлж байр суурь илэрхийлсэний дараа банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэдэг Улсын хурлын цаг той мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.